заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглал нь эд хөрөнгийг шилжүүлэх, түрээслэгч нь тогтсон хугацаанд түрээсийн төлбөрүүд төлбөрийг тус төсвөлнэ. Гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээний нийт үн түрээсийн төлбөр түүнийг төлөх журам хугацаа гэрээ хугацаанаас өмнө дуусгар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусгах журмыг заасан байхыг шаарддаг. Энэ шаардлага хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байна. Түрээслэгч нь түрээслэгчийн хүсэл зааврын дагуу гэрээний зөвлөлт бол эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу голдорч дээр үйлдвэрлэх эсвэл бодлого авах үүргийг хүлээдэг бол түрээслэгч нь гэрээний зөвлөлийг бодлого авах эсвэл хүслэх эрх үүрэгтэй байж болно. Дээрх голдорч тэгээд түрээслэгчийн захиалгаар гэрээний зөвлөлт бол эд юмсыг үйлдвэрлэх буюу нийлүүлэх, түрээслэгчийг зохих хөлс зардлыг шаардах хэрэгтэй бөгөөд гэрээний зөвлөлт заасан үйлчилгээ хийх, түүнийг тохируулах, суйрлуулах, ашиглахтай холбоотой үнэн зөв мэдээллийг түрээслэгчд өөртөө түрээслэгч нь гэрээний зөвлөлт бол эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлээгүй хугацаа хоцорч шилжүүлсэн эсвэл шаардлага хангаагүй юмсыг шилжүүлсэний хариуцлагыг эд хөрөн хүслэх гэрээний нэгэн адил хүлээнэ.